Монгол Улсын их хурл болон засгийн газраас спортыг бас дэмжих чиглэлээр татварын бодлогоор одоо дэмжиж ирсэн. Тэгээд энэ татварын хуульд өөрчлөлт оруулаад аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагааныхаа орлогын тодорхой хувийг нийгмийн хариуцлагын хүрээнд одоо спорт соёл урлагийг дэмжих чиглэлээр бас зарцуулж болохоор ингээд орсон. Энэ спортын төрөлд бол одоо үндэсний олимпийн хороо болоод паралимпийн спортуудыг дэмжих чиглэлээр ингээд зарцуулалт хийж болж байгаа. Тэгэхээр энэ аж ахуйн нэгж байгууллагуудыг дэмжих одоо энэ санхүүгийн болцоог бас ашиглах энэ спортын төрөл дээр e-спортыг оруулж өгөө. Энэ e-спорт өөрөө эргээд дэлхийн дахинд бас нэлээд түгэж одоо хүүхд залуучууд болон олон хүний сонирхлыг татж байгаа. Тэгээ энэгээрээ бас аж ахуйн нэгж байгууллагууд маань хамтарч ажиллавал бараа үйлчлэгээ бас олон улсын тавцанд бас сурчлах энэ болцоог бас энэ хуулиар олгоё гэж байгаа. За хоёрдугаарт бас гайлын болон нэмэгдсэн үртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулаад яг энэ спорт үндэсний шгшээ баг болоод энэ олимпийн төрлийн спортыг дэмжиж өгч байгаа олон улсын байгууллагуудаас өгж байгаа спортын хэрэгсэл тоног төхөөрөмжүүдийг гайл болон нэмэгдсэн үртгийн албан татвараас чөлөөлж өгье гэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол манай спорт холбоод бас санхүүгийн хувьд бас тийм сайн бэхжээгүй байдаг. Ийм тусламжууд ороод ирэхээр гайлын болон нэмэгдсэн үртгийн албан татвараа төлж чадахгүй. Ингээ бас энэ одоо хүүхд залуучуудад зориулж байгаа зүйлүүд ингээ бас авч чадахгүй, хэрэгжилж чадахгүй зүйлүүд ингээ практик дээр байд юм байна. Энэ асуудлыг дэмжиж ерөн зөвхөн хүүхд залуучуудыг спортоор хичээллэх энэ одоо цаашдаа одоо энэ боломжийг нэмэгдүүлэх үүднээс ингэж одоо бас энэ хуулийн төслийг Улсын их хурлын гишүүн Бат Эрдэнэ гишүүний хамтаар одоо санаачлаад өнөөдөр Улсын их хурлд ингээд өргөн барьж байна.